Дархан Цэвэнтэс гэдэг би бол Дархан хотын унган иргэн 5 хүүхэдтэй айлын одоо дөрөвтг нь миний доотлын дүү бол Мөнхташ. Бидний одоо ердөөсөө одоо амьдралын одоо хамгийн сайхан үе бол ердөөсөө энэ Дархан хотод одоо өнгөрчээсэн тийм ээ. Манай одоо энэ хуучин оролын 22 дугаар байсан дэсэн, 19 байсан. За тэгээд 15 дугаар байсан дэсэн, хуучин оролын 1-т байсан, 7-д байсан, хуучин оролын 13-т байсан гэдээ манайхс ингээд тойроод явдаг байсан. Нэг хэсэг одоо бас байр ховор байсан. Тэгээд энэ тэнгөр одоо байр түрээслээд одоо ингээд олон хүүхэдтэй манайхс ингээд явдаг байсан. Тэр үуч одооныхтай адилхан юм сошиал одоо юм цахим одоо интернет тим юм байгаагүй. Тэгээд одоо телевизээр зурагт ховор тийм ээ. Бид нар ч одоо манайх бас зурагт одоо телевизэргүй байсан нэг хэсэг тий. Тэгээд одоо айлын хаалга тогшоол хажуудлынхаа айлд ороод бид нар ч одоо зурагт мурагт үздэг. Иймэрхүү байсан. Тэгээд ер нь ихэнх үеэл одоо бид нар тоглож наадаж спортын югаар хичээлж одоо янз бүрийн одоо боксing дугуйлан одоо хөл бөмбөг тий, сакс макс одоо волейбол, теннис, ширээний теннис гэдэг одоо ингээл бид нар ч одоо футболд одоо ширээний теннис тоглодог байлаа. Дээр үе Оршин юм одоо деспа панер байсан. Тэрийг л одоо тавьчаад бид нар ч одоо теннис тоглоод одоо яг л одоо бусдын жишгээр одоо нар бол одоо бас ингэж амьдэрчээсэн. Одоо бас л одоо аавгүй байхын зовлон бид нар үтсэн. Тийм учраас одоо аавын минь оронд одоо аав болж исэн хүн бол одоо манай хамгийн том ах байгаа Мегмарташ ах. Одоо биднийг бол зааж сургадаг. Одоо ээжийг байхгүй үед бол манай ах л одоо биднийг авч явдаг. Ээж маань одоо биднийг бол одоо ажил хөдөлмөр хийх талаар бол их сайн тийм хүмүүжүүлсэн. Биднийг бол хүн бол ажил хөдөлмөр хийснээр мууддгүй маа. Ажил хөдөлмөр сайн хийжээ гэл. Би одоо тэгэл ямар шандаа ээжигийн эрэхт нь бол одоо хоол цайгаа хийгээд манай Мөнхташ битээр одоо айлын 2 баг одоо хамгийн ажлыг битээр гэр орныхаа ажлыг хийдэг байлаа. За гадуур дотор одоо том ажлуудыг бол манай ах нар хийдэг байлаа. Мөнгө төгрөг олох молох одоо манай Мегмарташ ах бол одоо ингээд юм ойдаг их уран байсан. Тэгээд одоо эдлийн машинаар юм оёол одоо өмд өөртөө оёол тэгээд тэрийг ингээд зараад мөнгө олгодог тийм ээ. За манай Дашаах бол аюу гоё зурдаг. Маш тийм гоё зурдаг, тийм уран зурдаг тийм одоо мундаг тийм аяастай байсан. Манай Бүрүү Дашаах бол одоо бас циркээр хичээлдэг. Одоо манай дахин ч одоо бас одоо циркээр бас их алдартай байлаа шүү дээ. Манай дүүч одоо их тийм одоо дайчин тийм хөдөлмөрч тийм баг. Одоо ингээд ямар ч хандад одоо манай нэг хамгийн том ахын охин нэг борээдүүдийн автобусыг харчаад аава Мөнхташ мандааханд хэлнэ энэ борээдүүдийн автобус явж байгаа ингээд манай дүүч нөгөө борээдүүдийн автобус явж хахад ингээд дагаа гүйцдэг байхгүй нөө хаан зогсон бүр зогсон ингээд дагаал гүйгээд нөгөө юмаа зарах гал тэгээ ямар ч энэ нөгөө борээдүүд нь ингээд нэг борээд авгаанаар одоо борээд настай усууд нь харцаад үгүй энэ хүүхд чинь бахардаж удаа зогсоорой гэж жолоочоос хасаагаад тэр юмыг хөдөлж авах жишээ нь тийм их дайчин хүүхдээсэн тэгээд ачиж буулгах тийм ажлууд байдаг байсан баха хангамжт бүтэнсээ өдөр тэр одоо вагон буулгах ажлыг одоо 4-5 богоо авчдаг байхгүй. Агуулж ирээ бид нар ч одоо жоохон хүүхдүүд байсан гэхэд бид нар ч одоо 5 богоныг буулгачдаг байлээ шүү бид нар ч одоо тий. Ер нь л тэгэл багасаа тийм айгүй тийм хөдөлмөрч тийм зүгээр шуудгүй тийм улсууд байсан. Тэгээд намайг 89 он цэргээс халагдаж ирэхэд манай дүү Цэвэхаа би машин авах гэж байгаа гэдэг өөрөө 10 дугаар ангийн хүүхд тий. Ажил хийгээ тийм ээ. Зуныхаа амралтаар ажил хийгээд юм зараад ингэсээр маш их мөнгө одоо хоригдлуулаад машин авах хэмжээний одоо дээдлийнхаа юм харахгүй өөрөө байдаг юм дээдлд одоо хуч ороолын айлууд мэдэн тэндээ ингээд мөнгөө ингээд бооцсон мэдвч ингээд хадгалаад над нөө мөнгөө үзүүлж байгаа байхгүй. Би одоо ингээд машин авах гэж байгаа тий. Тэгээ миний дүү одоо Москвич машин анхаа авч ирсэн. Би бол дүүгээр их бахархаж ирсэн л та тий. Тэгээ бидний одоо нэг онцлог байдаг. Одоо өнөөдрийг хүртэл бид нар бол одоо ах нарынхаа одоо яг үгээр болдог. Ах нарынхаа одоо дэрэгд бол арх уудаггүй, тамхи татдаггүй, ах нараас айж имээдэг. Ийм л хүүхдтэй лээ. Би одоо яг зүгээр багтаа бас одоо тамхи татдаг байсан. Тэгэл одоо тамхи өнхөө одоо ингээл гэртээ орохоос айгаал, ахаас айгаал, сонгон монгонж ажиллана, сонинж ажиллана. Ингээл одоо гэрлүүгөө ордог байсан. Тэгэл ер нь бол одоо бид нар өнөөдрийг хүртэл одоо ахтайгаа нэг хундаг одоо арх толгож үзээгүй, ах нарыг хүндэлдэг тийм ээ. Ийм л одоо өссөн бид нар бол энэ маань одоо бидний амьдралд одоо үнэхээр одоо ингэж хэрэг болж байгаа. Тэгээд ялангуяа одоо миний амьдрал ч гэсэн одоо үнэхээр одоо ингэж одоо миний өнөөдрийн үдий зэрэгтэй явал яалчгүй одоо бидний энэ нутаг оронтой холбоотой тийм энэ Дархан гэж үнэхээр одоо тийм өөр өгөөж өгсөн юм сайхан газар л да. Үнэхээр хүний одоо дассан газар гэдэг одоо төрсэн газар, өссөн газар гэдэг бол үнэхээр сайхан. Дархан төрдөг хот минь Boorlobogdetses ouduljuxen god Midni Darхан Erentoni Darхан Би бол одоо ер нь бол одоо тийм уулчин хүн биш шүү дээ.
Ер нь бол зүгээр л одоо жирийн одоо зүгээр яг тамирчин ийм л хүн. Ууланд одоо яагаад оршин гэхлээр ер нь бол одоо миний дүү мөх тасал одоо анх одоо тэр нөгөө бурхан халдун хайрхныг шүтэж, бурхан халдуунаараа овгилж тий компани одоо ингэж нэрлэж. Тэгээ энэ маань л одоо надад одоо уулчин болох анх суурийг тавьсан болоо даа гэж боддог. Тэгээд би бол ер нь бол зүгээр одоо бурхан халдун хайрхнаас дэлхийн зулаа Эверестэд одоо авирцсан юм л хүн байхгүй. Тэгээд энийг одоо хэлэхэд бол уулчид их гайхдаг л да. Уулчид одоо ингээд үнэхээр одоо тэр Эверестэд байгаа одоо тэр олон улсын уулчид байдаг. Тэд нартайгаа ингээ яриа сууж байхад одоо өөрсдийнхөө авирсан уулын тухай ярьдаг тийм өндөртөө тийм ууланд ингээ гарсан гэдэг. Тэгээд яасан дараа нь одоо миний ээлж болдог байхгүй юу? Миний ээлж болоод 2012 онд чинь би нөгөө нэг бурхан халдун хайрханаас одоо дээшээ гарч үзээгүй гэдгсэн чинь нөгөө нэг гадаадын тэр уулчид маань одоо бүр гайхаа толгоос ихсрээд тэгээд бүр одоо манай нэг Канадын уулчин, Норвегийн уулчин хоёр чи амиа хорлох гэж ирсэн юм уу энэ тэгээд. Одоо манай гэр бүлийнхний одоо бас нэг онцлог байдаг. Бид нар бол хий гэснээр хийж чаддаг тийм ээ. Үнэхээр одоо хүнд амлсан бол амлснаа биелүүл хийх хүсдэг. Бид нар угаасаа л багасаа бас ийм л одоо зан характертай, ийм л улсууд. Тийм учраас одоо эндээ хүрэхийн тулд бол үнэхээр одоо туршлага дутчихсан ч гэсэн надад тийм ээ. Тэнд очиод одоо бүгдийг одоо суралцаж ингэж одоо явсан. Өнөөдрийг хүртэл би одоо суралцаж л явж байгаа. Тэгээд одоо хэлсэн амдаа өрч 2012 оны одоо 5 сарын 19-ний одоо 11 цаг 16 минутанд одоо анхныхаа авиралтаар одоо тэр дэлхийн зулаа Эверестийн оргил одоо 8848 метрийн оргил одоо эх орныхаа алтан соён бит албааг одоо мандуулж ингэж чадсан. 5 сарын 19-ний 11 цаг 16 минутанд гарч ирсэн. Гарч ирээд 2 минут боллоо. Ингээд одоо би одоо зорилго маань юу байсан гэхээр би бол ер нь одоо энэ дэлхийн дээвэр энэ одоо дэлхийн зулаа Эверестийг бол одоо хоёр талаас нь авирах гэсэн ийм бодолтой байсан. Тэгээд одоо бас 15 онд одоо Эверестийн одоо нөгөө талаас одоо хойд талаас буюу одоо төвдийн талаас одоо авирах бас ийм төлөвлөгөөтэй байсан. Тэгээ ингээд 15 онд явхад бол одоо сүүлийн 100 жил тохиолдог одоо тийм одоо байгалийн тийм гамшиг тохиолдсон л та. Тэрний юу байсан гэхээр газар хөдлөлт 7.8 баал гэдэг маш хүчтэй газар хөдлөлт болсон. Та нэг бодлын бас арцтай тийм ээ. Тэнд одоо амнасаа алдаагүй ингээ 9 минут хүрээд ирнэ гэдэг уул бол байж л биш үү те. Хэцүү байх шиг байна. Тэгээд энэ цас ордог их муу шүү. 2 хоног цас орлоо. Нилээн зузаан цас тогтлоо шүү. Тэгээд бас бидэнд бас нилээн өөртөө цаад учраас тэгэхээр л баг шиг байна. Гэхдээ гайг бахаа л гэж бодож шээ. Бидний зүрх байна та. Тэгээд ингээд бид нар буцаад ирсэн. Тэгээ ирчээд одоо дараа жил нь 2016 онд 3 дахь удаагийнхаа авиралтыг одоо хийхээр одоо ингэж явдлаа л да Эверест рүү. Би 3 дахь удаагийн юугаа яагаад ингэж явж байгаа юм гэхэлэр хүмүүс гайхаж байгаа байхгүй. Чи одоо ямар сони юм бэ чи
Тэгж газар хөдөлт болоо, тэгж ийм аимшигын өчнөө болоод байгаа чи ахаад явах гэж байна гэд нөгөө баах эсэргүүцэлтэй ингээд тулгараад тэгэл одоо би чи явахдаа зүгээр нөгөө хэлсэн амдаа хүрэх гээл одоо бидний л одоо бас нэг зан шүү дээ, тийм Монгол хүний зан, одоо бидний зан, одоо бид нар манай гэр бүлийнхний зан, тийм хүнд одоо амлсан, хүнд худлаа хэлсэн болно, тийм өөрийнхөө зорьсон зорилгыг одоо биелүүлэхийн тулд тэгээ 3 удаадаа ингээд явдаг байхгүй. Айлхаар та бүхэнтэйгээ хамтдаа ирж байгаа шүү. Монголчуудаа. Манай шеф алга байна. Ер нь бол ингээл ганцаараа л авираад яваад байна та. Урагшаа зөөдшөө. Өглөөний 8 цаг 26 минутанд яг одоо Эверестийн оргил дээр гарсан л та. Цацсан шүү. 2016 оны 5 сарын 21-ний 8 цаг 25 минутанд Эверестт амттай ирлээ. Үнэстэйс газар байхгүй. Эверест 8848 м. Гадаадын зөндөө уулзт байсан л да. Итали, Испани уулзт байсан. Намайг чи майхандаа ч оруулахгүй, биш нэг шерпо байхгүй, майхан байхгүй, орон байхгүй. Тэгээ майханд нь орё гэсэн намайг майханаас хөөгөөд энэ би түрүү хэлсэн шүү дээ. Уулын түүний чанар танигдгаа, хүн чанар танигдгаа гэдэг. Тэнд бол яг л хүн би өгөхөөр чи өгөх гэдэг л яг л тийм юм зарчим үйлчлдэг байхгүй. Нэг тиймэрхүү улсууд хүртэл намайг чинь барьж аваад тэрж авч үнсээд чи өстө жинхэнэ Mongolian Sherpa, чи өстө Чингис хаамаа ингээд намайг чинь барьж аваад нөгөөдөө чинь тэрж аваад ингээд яасан. Тэгээ яагаад тэр уулзад ингэж их баярлаад намайг их хүндлээд байгаа юм гэхээр уулзад бол ингээд яг одоо ингээд уулзтын бас хэр баргийн зөргөж хийдгүй юм гээд одоо би тэр санаандгүй байдлаар одоо ингээд хийцсэн байхгүй. Тэрний юу гэхээр нэмэлт өвчин төрөгчийн аппарат хэрэглэхгүйгээр, хүчин төрөгч хэрэглэхгүйгээр буултаа хийж чадна гэдэг бол энэ бол амь настай шууд холбоотой байхгүй. Тэгээ дээр нь одоо хөтөж гайтгүй ганцаараа ингээ гарцсан. Норт гүйлээсээ буугаад ирлээ. Эверестэд 3 удаагаа авираад ингээд амжилттай авираад ирлээ. Тэсвэр төвчээр, эр зөрөг монголчууд ямар вэ, хэн бэ гэдгийг одоо тэр олон улсын уулчтад бас харуулж чадсан тийм. Ингээд одоо дархныхаа бас одоо сүрд хямар болсон тугийг одоо Монгол төрийнхээ одоо алтан соёмбод албаатаа бас ингэж мандуулсан. Энэнгөөрөө би бас их бахархаж явдаг тийм. Одоо үнэхээр одоо дарханчуудын одоо хямар лундаа бол тугандаа байдаг. Одоо тэр туг маань одоо бас дархны одоо музейд одоо бас хадгалаатай байгаа. Энэ ууланд ярихад бол миний хамгийн хэцүү юм бол ердөөсөө л энэ хүмүүсийн эсэргүүцэл байсан. Үхэл үргэлж хажууд ингэж явж идэг. Тийм ээ? Үргэлж одоо нэг л буруу алхам хийхэд бол би амь насаа алдахад бол бэлэн байдаг. Өгөхөд гомдлгүй гэсэн тийм гарын хэсэг зураад ингэ явдаг. Ийм болохоор одоо ингэ хүмүүст их айц төгшөөр төрүүлдэг. Ийм юм болов. Тэгээд энэ одоо юунаас болж одоо гэр бүл, ах トゥ хамаатан садан, найз нөхдүүд бүгд намайг эсэргүүцэж байна. Одоо ээж маань дотроо айцтай байсан ч гэсэн ээж маань хамгийн их дэмжижсэн. Их сонир. Ээж нь бол хүүтэй итгэлтэй байна. Миний хөө сайн яваад ирээр ээж нь бол хүүгээ гарч чадна гэж бодож байна гэж. Ингэж ээжийн маань хэлсэн үг надад бол айгүй тийм одоо их сайхан урам өгсөн. Энэ эсэргүүцлийг даван туулаад хүнд одоо амлсан, итгэсэн одоо итгэлийг хүлээнэ гэдэг бол хамгийн чухал. Тэгээд яг үүнтэй адилхан одоо мөнх таш дүүгээ одоо энэ одоо эсэргүүцлийг даван туулаад энэ одоо олон хүний итгэлийг даагаад итгэлийг алдахгүй тулд одоо хэлсэн амдаа хурж хий гэснийг хийж чадна гэдэгт би бол үнэхээр итгэж байна. Тийм учраас би одоо үнэхээр одоо дүүдээ урам зориг өгч дүүгээ дэмжихээр одоо ингээд дархан дуугаа явж байна. Тэгээд эцэст нь хэлэхэд бол Монгол орны Мандан мадраасаа тийм ээ монголчууд маань одоо үнэхээр одоо баян чинэлэг сайхан одоо ийм одоо амар амгалан сайхан амьдраасаа дархан хот маань одоо бас одоо ингээд сайхан өргөжинд хийж одоо дэлхийн жишг болсон юм сайхан хот болоосоо тийм